Шоколадны хамгаалалт. Өнөөдөр тоглоход цагаагаар үнэхээр тохиромжтой юм тийм ээ? Эхэллээ шүү. За билнэ үү? Шийдлээ шүү. Юу вэ? Бөмбөг хаан даваад явчихлаа штэ өөй. Хожоод авч чадахгүй. Одоо тэгээд яах юм бэ? Уучлаарай. Гэхдээ энэ юу хаан юм бол? Энийний цаана юу байгааг би мэднэ. Манай аав надад хэлсэн. Маш том мангасууд байгаа гэж хэлсэн. Тэдний дайралтаас хамгаалах гээд ийм өндөр ханыг барьсан гэж хэлсэн. Нэрээ юу? Үгүй. Би талах түүбээс үдсэн. Цас мөсөөр хужигдсан мөсөн хаан тус байдаг болохоор орхол юм бол шууд л хүлчгдэг гэсэн. Их хүйтэн байх та. За ханны талаар ярихаа болоод явж хөл бөмбөгөө тоглоё. За тэгье. Бирлээ. Ирчихв үү? Бортхон хоолоо идээрээ. Ээжээ. Гэхдээ манай тосгонд ягаад тэр том хамгаалтын хаан байдаг юм болоо? Хана? Ягаад гинт тэрийг сонирхов? Хүүхдүүдийн хэлж байгаагаар бол ханны цаана амарга мангас байгаа. Мөсөн хаан тус байдаг гэд байх юм. Чи даалгавраа хийж дууссан уу? Деми юмд анхаарал тавиад байлгүй. Хурдхан оройн хоолоо ид. Ойлголоо. Ханны цаана яг юу байдаг юм болоо? Миний хөө За эмээ. даалгавраа хийх гээд ядарч байна уу? Энийг ичгээд хий. Миний эмээ хамгийн шилдэгэн. Эмээ. Гэхдээ та хамгаалтын хааны цаана юу гэдгийг мэдхүү? Мэдээлгүй яах вэ? Имэн дээр үед тэр хааны цаана амьдардаг байлаа. Нэрээ юу? Тийм ээ. Тэр үед цагаан шоколад, хар шоколаднууд нэг дор хамт амьдардаг байсан юм. Сүйт бүсгүй сүйт цаануу хоёр шоколадыг цагаан шоколад болтол бэбинэ хайрлах уу? Тийм ээ. Тэгвэл та хоёрын гэрлэлтийг тунхаглаж. Багшаа! Хайрт минь! Агэрэ. Намайг тавьаач. Тэгээд нөхрөөсөө салсан юм да. Нэрээ юу? Бүгд өнгөрсөн зүйл. Гэхдээ л өгөхөөс өмнө нөхрөө дахиад нэг харвал сайхан л байна. Эмээ. Ханыг нураачих юм бол өвөөдөө дахиад уулзаж чадах юм биш үү? Тэр ч тийм л дээ. Би тэр ханыг нураагаад өгнө. Чи юу? Би ханыг нураагаад бус шоколадуудыг шгсэн гэр бүл найз нөхдөдтэй нь уулзуулна. Тэгж болох юм уу? Миний зулцагч мондаг шүү. Би энэ ханыг нурааж байж сална да. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Юу ч бишээ. Чи арай энэ ханыг нураах гээд байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Мангасууд дайраад ирвэл яах болж байна? Үгүй дээ. Мангас энэ төр байхгүй. Энэ ханны цаана шоколаднууд амьдарч байгаа гэж манай эмээ хэлсэн. Юу? Манай өвөөч гэсэн энд байгаа. Энэ ханнаас болоод л уулзаж чадахгүй байгаа. Хөөх, нэрээ тийм гэж юу? Тэгвэл бид нар ч гэсэн ханыг нураах чинь тусъя. Үнэн үү? Яаж нүдэд нэмэр алгаа. Энэ хан чи хэтэрхий батууг болохоор хөдлөгчгүй юм байна штэ. Харин тийм ээ. Одоо гэртээ харьяа. Тэгье. Бүр ядарчлаа. Хөөх! Хүлээгээрэй. Энийг харда. Гоц ухаанд ус чинь ноён талах гинэ? Би энэ хүнийг зурагтаар харсан баха. Тийм ээ. Энэ хүнтэй холбогдоод үзэцгээе. Өглөөний минь. Захирлаа. Захиарсан. Ямар захив вэ?
Шоколад тосгоноос ирсэн байна. Энэ хамгаалтын ханыг нураагаад өгөө. Устасах гэж завгүй байхад чинь яаж тийшээ явах юм бэ? Шоколад тосгоно уу? Хөгжилтэй байх та. Одоо ч шоколад бараг алт шиг л үнэтэй болж байхад ажилд нь туслаад шоколад олоод ир. Юу? Шоколад алт шиг үнэтэй болсон? Суу хурдан ачаагаа бэлд. Мэдлээ. Одоо хүртэл хан нураах гэж үзээд байна уу? Одоо зүгээр л бууж өгөө. Үгүй. Энэ ханыг нураж эмээ гэхээ мөрөдлийг заавал биелүүлнэ. Найзада энийг хараач. Ноён талх ирж байх шиг байна. Юу? Тэр ус чи яаж манай тосгонд ирэх юм бэ? Тийм ээ. Тэгээд чинь донгоцны бууз байхгүй. Ноён талха энд байна. Энэ шоколад тосгон бололтой. Энийг аваад өгөөч. Тэгэхээр энэ ханыг нураагаад өгөө гэж. Тийм ээ. Жодоогаар ханыг нураах гэж үзсэн ч нэмэр алга байна уу? Их хатуугаан байгаа мэлхмээ. 5 см орчим зузаантай юм шиг байна. Талхнуудын хүчээр бол яагаад ч нурааж чадахгүй нэ. Тэр харал да. Энэ ханыг нурааж чадахгүй гээд байхад та. Ноён талх ч гэсэн чадахгүй бах уу? Гэхдээ нэг арга байна. Нурааж чадахгүй бол байхгүй болгочиход болно. Байхгүй болгоно. Надад нэг арга байгаа болохоор тосгоны бүх хэрэгдийг дуудаад ир. Юу болсон юм болоо? Юу болсон бэ? Ханны хажууд цуглаарай л гэсэн. Анхаараарай. Би энэ бяцхан шоколадны гуйлтаар энэ тосгонд ирсэн өсчин ноён талх байна. Ноён талх гэхээр нөгөө алдартай өсчин биш үү? Харин тийм манай тосгонд юу хийх гэж ирсэн юм бол? Хөөе, манай хүү яагаад тэнд байгаа юм болоо? Энэ ханны цаана та бүхний гэр бүл болон найзууд амьдардаг гэж сонссон. Энэ ханыг байхгүй болгоод эргээд уулзалтахыг хүсэхгүй байна уу? Уулзгыг хүсэл үл яах вэ? Гэвч ийм том ханыг яаж байхгүй болгох юм? Үгүй нэг арга байгаа. Тэр бол энэ. Аваарай. Юу вэ? Биер байх юм. Энүүгээр яа гэж байгаа юм бэ? Энэ биерээр та бүхэн хүслээ шингээж энэ ханан дээр бичвэл хан байхгүй болох болно. Ан байхгүй болно. Шал утгагүй юм. Миний үгэндээ тэгээд ханан дээр бичээд үз. Имэ хамт бичицгээ. Тэгээ хүмүн. Ээж туслал та. Хава бид ч гэсэн өвөдөө уулзаж чаднаа. Ямар ч байсан бичээд үзье. Тийм ээ, ямар алдаад байх юм байх биш. За л хурдан ихээр. Ингээд бичгээр өвгөнтэйгээ уулзаж чадах юм уу? Тийм ээ. Төлөвлөсөн яс хор болчихлоо. Гэхдээ ноён талхаа хан хизээ байхгүй болох юм бэ? Ханыг дүүртэл биччихлээ шүү дээ. Нэмээ төр зур хүлээгээрээ. 9 8 7 6 5 4 3 2 1 мөрмөр өдөр чин талх хийгээд хамаг бие хөшчихөл байна. Энэ хаалт ягаад ийм болчихвоо? Сойлог цаг нь болж дээ. Тэр хан дээш өргөгдөж байна. Ноён талхны зүп байна. Цагаан шоколаднууд байна. Үнэхээр дахиад уулзах өдөр ирдэг юм байж. Миний хүү. Хөшөөнгөр минь. Хайрт минь. Сайн сууч. Ямар хайр. Сансан шүү. Манай өвгөн хаана байна? Хөшөө. Бурхан минь. Өвгөн минь сансан шүү. Дахиад уулзахгүй л гэж бодлоо. Захирлаа. Шоколаднууд дахиад уулзчихлаа шүү дээ. Сайн үйл хийгээд сэтгэл санаа сайхан байна. Харин тийм ээ. Хаалта сойлд юм уу? Хар шоколад, цагаан шоколад нэг газар цуглжихаар харахад сайхан юм. Энэ хаалт одоо хэрэггүй юм байна. Талхны муглаг хотын үсчин.
орох ёстой. Би энэ компанид орохын тулд ажилласан. Миний ганц хүсэл энэ ярилцлага бол миний сүүлчийн боломж. Би ярилцлаганаас хоцрох юм шиг байна. Хурдан яваач чи. За. Үгүй байлгүй дээ. Олон жилийн хөдөлмөр минь ингээд өнгөрлөө. Шуудраг гос байна. Хэмтэн. Би одоо яаж ийм байдалтай ярилцлаганд орох юм бэ? Ингээд өнгөрлөө. Ингэж хичээчхэн бууж өгч болохгүй шүү. Та хин бэ? Ийм үстэй байж болохгүй. Бүр эхнээс нь эхлэхээс Танд үсчий багаж байхгүй штэ. Би яах болж байна? Энэ чинь яаж тусалх юм? Амтд гэрэн гэж би агаш хөнгөн болчихлоо. Цааш шинхэн бялуу шиг хөөсөн чихрээ уулан дээр үсэрч байгаа юм шиг санагдаж байна. Би амьдралдаа ийм хөөрхөн болж байгаагүй. энэ хосол чамайг болонгийн албаа өрөөнд суулгана. Наа шилийг чинь бас авах цаг болж байна. Сүүлчийн Яг л компани ажилтны шиг харагдаж байна. Талах шилдэг юм аа. Би цааш шинхэн болчихлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Хүлээж аваач. Ирмэ, та надад нэрээ хэлээч. Талах үсчний газраа? Уг нь би гадуур мянгаар ус тасдаг. Талархах хэрэггүй дээ. Жинхэнэ домог. Би энэ үсчин шиг хаана хизээч хамаагүй мөнгө олдог болмоор байна. Талах үсчийн энэ зах зээлийг атгахчихсан найзаа. Энэ байх нэ талах. Гайхалтай сайхан болжээ. Та аргагүй хотын шилдэг үсчин юм аа. Хөөе талхаа. Би таныг үсчний халз тулаанд дуудаж байна. Юу болоод байна? Та энэ хүүхэдтэй уулзаж байсан юм уу ирхмээ? Үгүй харж байгаагүй юм байна. Би таныг ялаад энэ хотын хамгийн агуу үсчин болно. Ноён тал хотын шилдэг нь чи илүү байж чадна гэж юу? Өөрсдөө сайн мэдгүй л байна да. Тогтож байна гэж бодоо юу? Тийм ээ, сэтгэл чи хөдөлж байгаа биз? Өргөний хэмжээ буруу. Үнц хөнжгөлсөн бас тэгшхэн зүсээгүй байна. Юу? Яаж? Харуу саваад ирэхгүй юу? За ноён талхаа. Ойрд гайхуулаагүй юм байна. Сайхан юм болох. Яаж ингэв? Гайхалтай юм аа. Хөөх, та намайг гайхшруулж дуусахгүй маань хэмээн. За. Чи гэртээ харж хүүгэлдэгээ үзтэй жаалаа. Харуу, надтай өрсөлдөхөөс өмнө чадвараа сайжруулаарай. Харж л байгаарай. Хөөх, ямар хажуу хүүхэд вэ? Энэ юу болов вэ? Юу ч болоогүй. Таны хөөргөн царайн дээр хинт сараачаагүй ирэх юм ээ. Яасан гинэ? Угаагаад ларилжхан шүү дээ. Жахан ажиллагаа орох байхаа. Жишээ нь энд бас энэ ч их ажиллах байхаа. Ингэсэн нөхрийг гайгүй дээ. Чамайг үүрүүлээд өгье л дөө. Би таныг тайвшруулж тусдаа. Нэг долларын шарж Чаддсан гүйцэлдээ хөгшин талах минь. Одоохон би барай дээр ирэх юм аа. Хин даргуй гэдгийг харуулж чадлаа шүү. Их сайхан арга хэрэгэллээ. Яалаа гэж миний үсчинг сүйтгэж байгаа юм. Намайг тайв. Агцахаа хүндлэхийг цаагаад байна. Чи 3 сар түрээсээ төлөөгүй. Арай намайг мартчихна гэж бодоогүй ч. Аваа, та зүгээр үү? Авиг минь зүгээр байлга. Түрээсээ цагтаа төлөх ёстой. Ойлголоо. Төчгөн одоо яваад өг. Оо, тийм үү. Үсчинд чинь нэг ч үйлчлүүлэгч ирэхгүй байхад яаж төлөх юм? Төвд
Нөө, ноён талхыг ялангууд манай өсчин өөчлүүлэгчтэй олчихно. Талхаа? Ноён талх шиг алдартай ус чи юу гэж чам шиг амтантай өрсөлдөх юм жигтэй юм аа. Бодит байдлыг хар. Аав чинь өсчний газар өнгөрсөн. Дутуу болсон мөрөөдөл чинь тус болохгүй. Дуудлыг чинь хүлээж авлаа. 7 хоногийн дараа уулзъя. Хамгийн чадварлаг нь ялагч болоо. Байцаараа энэ ноён талх уу? За, сайн бэлдээрэй. Би чамайг харж үзэхгүй шүү. Хожигдох юм чинь нөөц төлөвлөгөөтэй байгаарай та. Миний хожигдохыг та мэдэхгүй шүү дээ. Сүү, намайг хичнээн удаа өрсөлдөе гэж дуудаж байлаа. Таныг 900 удаа өрсөлдөөнд дуудаж та 900 удаа ялсан. Талхны мухлаг хотод одоогоор намайг ялж чадсан нарийн бов байхгүй. Гэхдээ тус болох нэг арга байгаа. Би тэмцээнд ялагдах хичээе. Тэгвэл болохгүй шүү дээ. Би чи ихлээсээ ялмаар байна. Одоо бардамнах цаг биш ээ. Аавынхаа үсчин авармаар байна. Бардам зангаахай. Би ганцхан энэ удаа ялагдаж болно. Тэгвэл чи аавынхаа нэр төрийг авч үлдэж чадна шүү дээ. Талхаа! Би тэмцээнд ялна. Тийм ээ, гоё юм болох Хамгийн анхны Брэд Барбер Продонт тавтай морил. Бүгдээрээ өсчдийн ур чадварын гэрч болох гэж байна. талх хүүхдтэй өрсөлдөх гэж байгаа гэж үнэн үү? Хөөрхи хүүхдийн мөрөөдлийг үгүй хийхэндээ. Бүрхий хүүхдийн мөрөөдлийн үгүй хийхэндээ 900 тэмцээнээс 900 ялсан. Ноён талхыг бүгдээрээ дэмжицгээе. Ноён талх. Мотом шиг болох өрсөлдөгч нь энэ жаал байна. Үжигөө жаала. Талх эхний 901 дэх өрсөлдөгчөө ялч өрсөлдөгч нь ичсэндээ гэрлүүгээ гөөх болов. Одоо харцгаая. За. Тэмцээнд ялагдахын тулд хийчихье. Гэхдээ би суудгаараа хянаж чадахгүй шүү. Энэ хоёр өөрсдөө бүх нэг шийдэх. Бүх чадлаараа хичээд юм шүү. Гайхалтай. Эхэлцгээе. Тийм ээ, дэмжиж байгаа шүү. Хөөх тэрч дайжгүй юм аа. Гэхдээ л ноён талхны төвшөнд хүрэхгүй. Юу гэдэг байгаа юм байна? Юу вэ? Ямар муухай харагддаг юм бэ? Муухай юм аа. Тэнгэр минь ямар муухай юм бэ? Ямар цаваа юм бэ? Муухай юм аа. Надад өрсөлдөх боломж олдох шиг байна. Талах зүгээр л өөргөө биелүүлж байгаа шиг байна. Сайн сонголт байна шүү. Талхны хичээл зүтгэл анхудаа ингэж талаар өнгөрөх юм гэж юу? Хогорчлоо. Талх өмнөх шигээ байхаа болжээ. Мэдрэмжгүй болчихсон байхад. Энэ танихгүй жаал ялж магадгүй болчихлоо. Аваа. Таны төлөө би ялнаа. Таны өсчин. Хөөх тэрийг хардаа. Юу вэ? Талх өсчин ахад чадсан хүмүүсээ. Ялагдаж байгаа юм шиг байсан боловч ихэмсэг алтан лог бүтээлээ. Үгүй байлгүй дээ. Мэдээж энэнд хин ч гайхахгүй ба. Манай ялагч ноён талх. Сима. Баяр хүргэе. Би ирлээ аваа. Хүмүүний тэмцээ юу болов? Урмэгч угаас дуучлаараа үнэхээр хичээсээ дааж ялагчлаа. Зүгээр дээ. Хамгийн гол нь хичээсэн шүү дээ. Бид хоёрыг хөөх гэж ирээ юу? Юу гэж дээ? Яасан гэж хөөх юм? Энэ барилгыг өөр хүн худалдаж авсан. Та хоёр одоо тэдний асуудал. Талх гэдэг нэг хөгшин өчигдөр худалдаж авсан юм. Түрээсийн төлбөр хэтэрсэн байгааг огт тоогоогүй. Огт түрээс авахгүй гэж байна лээ. Уг нь бизнест ийм байж болохгүй л дээ. Хөөх, тэрхэн зур таныг ялагдах л гэж бодсон шүү. Муухай баасыг жижигхэн хөрхөн алтан луу болгож хувиргасан нь үнэхээр уран амар байсан шүү. Сүйдтэй юм биш ээ. Ядах юм амархан байсан. Танаас асуумаар байна. Та яагаад жаалхууд аавда туслах боломж олгоогүй юм? Улхайцаж ялвал тэр жаал баярлна гэж юу? Мундаг усчин болъё гэвэл шаргуу зүтгэх ёстой. Ялагдал хүлээж сураад үргэлж сайжирч бас алдаанаасаа ахиц гаргадаг байх ёстой. Үнэхээр урам амар юм ирэх мэ. Та үнэхээр даах шүү.
Бас л чи юу? Тэмцээнд ялагдсандаа шаралхаад байна уу? Заавал хариуч барина да. Хизээ нэг өдөр заавал. Хатж горч ирсэн ч намайг ялахгүй. Ур чадварыг нөхөж олно гэж байдгүй юм. Баярлалаа. Ашиг баярлалаа ихмэ. Ачиг чи заавал гаруулна. Хүүтэн төлөөрөө. Би бизнес хийдэг талах шүү дээ. Хүлээж байх мэ. Та хамгийн мундаг. Надаас хол. Чамд надаас өөр төв годчихсан алгуу. Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофеноос жимстэй цай үнэртэй байна? Арай Сайн уу? Чи шоко мөн биз дээ? жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх. Ийм тохиолдол гэж байгаа. Ойрд юу хийж байна да? Би талхны усчны газар ажиллаж байгаа. Харин та Би компанид ажиллаж байгаа. Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөхөн болчихжээ. Үс чинь хүртэл улам хөвсгийгөөд. таны жимстэй цайны анхлын үнэр яг хэвээрээ байна шүү. Хүй, 9 цаг болчихсон байна. Аха, уучлаарай. Би төрүүлээд явлаа. Бүлэгэрээ. Шоко. Өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гоё хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөөний минь Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л бишээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаанаа алдчихсан. Шоко юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хууц байна. Жимстэй монголын. Хүн юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад ууган бэ? Юу вэ? Наадах чинь найз залууч юм уу? Үгүй. Мөн юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахтай ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Бид хийлээ. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан. Юу, гитара? Юу гитар яриад байна? Одоо болцоохгүй юу? Энэ жоох юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Алив, босоод ир. За баярлалаа. Чи би тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд өгч болохгүй штэ. Энэ чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг жимстэй мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. 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 Энийг чамд. Энэ юу юм бэ? Өмнө нь тусалсны бэлэг. За би төрүүлээд явлаа. Удаан жигнэж байж хөөхөн гинү юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдалд баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй мофлин. Найзаа? Хөөрхөн юм аа. Борото салхитай шүү. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна. Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад үгүй заа юу? За. Энэ бол до мажор. Хөөх, гитар дардаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татахад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч биш ээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомн идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Амттай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз. Хой Шоко. За. Би
шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? Та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн галалцах бяцхан од хэдийгээр жижигхэн ч гэлээ нүд галбам үзэсгэлэнтэй чамд ойртон очихсон ямар байна? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Нэр чихэд айлгуутад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байсан. Жимстэй Моффинийг авармаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүүрээ. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй те гайгүй. Аха. Шоко. Хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж байна. Зя энэ чинь хэм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон тавиадах. Ух, эмэрима. Ингэн гэж бодоо юу? Хүүхдүүдээ дайраарай. Шоко. Муусан шайлахгүй юм уу? Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр амар юм. Аха. Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу хүн тусалж байхад Өршөөгөө. Шокэгч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Дээдчгээсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Игчээ биднийг өдөртөж яваач. Ой, Шоко. яаж хаагаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай юмтан байдаг байна. Тэгээд тэр Жимстэй Моффлийн ахта дахиад уулзгаар болсон юм аа. Тийм ээ, өнөөрөө уулзсан. Лэрэ юу? Тэгэхэр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа. Хурдан Шокогийн үсэг ямслаад өгөө. Анхны хайранд бүтэх хатан боломж ч юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан ч юм. Үс засалтын төлбөрт битгий санаад ав. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл Шоког өөрчлөх үү? Тийм ээ. Эхлээд энэ том үсийг авнаа. Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчлөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн алдарт хатан Клеопатра засалтаа. Таалагдахгүй байна. За залуухан. Харта хайр татан пони загвар ямар байна да? Дэндүү жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар уу? Энэ одоо юу вэ? Арай инээдтэй вэ штэ. Баншин загварт хүртэл дургу үзэх юм уу? За яах вэ? Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За ямар байна да? Энэ бэ гэж юу? Хөөх Шоко. Ямар хөөрхөн юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ. Дажихол юм байна. Шоко, амжилт. Анхны хайраа бүтээгээрээ. За. Ямар гоё таглаг юм бэ? Шоко. Оо сайн уу? Уучлаарай. Би хоцорчлоо. Дэндүү их ажилтай байлаа. Шоко, чи үсний засалтаа өөрчилчихсэн юм уу? Ямар гоё зөхөж байна. Тийм байна уу? Өмнө нь ч гэсэн хөөрхөн байсан. Гэхдээ одоо бүр ч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Шоко. Өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өөх үү яах үү гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан. манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л цөөлн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хямд үнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л уулзъя гэсэн юм уу? Үгүй. Шоко үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Болё. Ийм хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ уучгартаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа.
Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд алганы амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Хөөе чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаач хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе, наад гараа авахгүй юу? Яста залуу юм. Шоко? Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлган уу эсвэл соёлтой нь үү? Үгүй дээ. Арчаагүй зан чинь дахиад битгий холбоо бариарай. Шоко. Юу вэ? Шоко, яагаад хуучин шигээ болчихоо вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён талхаа. Гэхдээ энэ өсөл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ ус хамгийн гоё зогтгийн. Дахиад засч өгөхгүй дээ. Сүүгийн ухаарал. Энийг хараач. Нэрэл цэвэрхэн харагдаж байна шүү. Баярлаа иргмэ. Яагаад өдөр болчихдог байна? Өдрийн цайнаас хоцрох нэ. Амлж байна. Удахгүй ирнэ. За. Борцгийн сүм. Тань найзуудаа. Хоцорсон дуучлаарай. Найзаа, баг миний хугацаа дуусчихлаа. Бидний хэмжээг багасгасноос хойш чи дандаа хоцордог болжээ. Ястай. За одоо яриад байгаарай. Та нар юу хийцгэж байна да? Би Dos for Donuts ажиллаж байгаа. Одоо бүр хийм хийж байгаа. Өө гоё юм аа. Чамаар хийм хийл гэж байгаа юм уу? Би жимс шиг сайн хийж байгаа. Салон дээлжээр ажиллаж байгаа. Би ногоотой сүн кремээр засалт хийх дуртай. Байхах юмгүй шүү дээ. Сүн кремээр сургуульд байхын л чиний тусгай чадвар байсан юм. Тийм шүү тийм. За намайг халуун какаоны үсчнээс олж болно. Аглах стилист болох гэж байгаа. Чамаг хамгийн мундаг нь гэж мэдээд байсан юм аа. Хөө гайхалтай юм аа. Сүртэй юм биш ээ. Энкэцүү чи ойрд юу хийж байна? Тийм ээ, ажил олсон уу? Тийм ээ. Би ч гэсэн үсчинд ажиллаж байгаа. Тоглоогүй үстэй. Юугаар мэргэсэн? Хийм үү? Крем үү? Цэвэрлэгээ. Яг таасан ажил байна. Профессор дандаа чамаг шал угаасан дээр гэж хэлдэг байсан да. Одоо болтол засалт хийж сураагүй бол өөр ажил хийсэн дээр байхаад. Тийм шүү. Өөр ажил хайх цаг нь болсон байхаа. Өөр ажиллаа. Чамаас асууя. Дарга чинь үс засалтын чадвараа сайжруул гэж урам өгч байсан уу? Хурдууга. Салхи шиг үр. Цаг үрээд байна штэ. Бодоод байсан чинь үгүй юм байна. Мэдээч юу дээ. Чамааг үсчин болгох гэж аваагүй. Цэвэрлэгээ хийх гэж л авсан. Нүдэ нээгээд яг миний хийснээр хий. Ноён талхаа би буцаад ирлээ. Харж байна. Ирхмэ юм асууж болох уу? Дарга чинь тэгж байгаа дараа гэж хэлвэл чи өнгөрөө гэсэн үг. Ноён талхаа би хизээ ус татдаг болох юм бэ? Тэгж угаа дараа болохгүй юу? Шоколадтаас уу яг ингэж хэлсэн шнэ. Бас уурлах юм бол чамайг тушаал дэвшүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг. Ноён талхаа та насан туршид минь цэвэрлэгээ хийх гэж байгаа мó? Тийм үү? Толгой өвдөлтөө байна. Зүгээр зогсоод байл би шалууга. Үнэн байх нэ. Би хизээж үсчин болохгүй мэн. Та бүрээд юм уу гэжлээ. Ноён талхаа анханасаа намайг үсчин болгоё гэж бодоогүй юм байна. Өөр юм хийх цаг болсон юм шиг байна өө. Юу? Үс чи хизээ ирэхээ мэдэхгүй байх гэсэн юм уу? Тийм ээ. Зэрлэг хандган анд явсан хэлж мэдэхгүй гинэ. Гэхдээ үйлчлүүлэгчид үсээ засуулах гэд хүлээж байгаа. Яах вэ? Өшөөрэй. Би чамайг талах үсчний газарт харсан бэлөө. За? Талах үсчний газар чинь манай хотод хамгийн алдартай үстэй. Би цонхоор ажиллаж байгааг нь харсан. Сайн уу? Сайн уу? Бид хоёр нийгмийн төвийн сайн дурын ажилчин л та. Бид хөгцөрч мууцсан өрөвдөлтөй талхнуудыг харж ханддаг. Тэд үсээ засуулах гэж бүтэн сар хүлээж байгаа юм. Гэтэл үс чинь хоцорч ирэх юм шиг байна.
Чи тэдний үсийг гой засаад өгч болох болов уу? Би зүгээр л туслах штэ. Үсчин ажилтг юм чи чадна гэдэгт чи итгэж байна. Бидэнд туслана гэж хэлээ л дээ. Хардаа сүүвэ. Энд юу хийж байгаа юм бэ? Эд намайг үс засахад туслаач гинэ. Энэ эцэс шүүснээс үс засаад өгч байгаа юм уу? Яагаад яагаад сүүгээр засуулах гээд байгаа юм бэ? За тэгвэл та нар бүгдээрээ тусалчих л да. Жинхэнэ үс засалт ямар байдгийг харуулъя. За хүрээтэрлээ. Тавтай марил энд хөгцөрсөн алхнууд цагийг өнгөрөөдгий. Ийм гэж бодоогүй штэ. Наад үгүй дахиад хэлдэг. Эднэр төрөл бид хөгцөх үү? Та нар их гайхах шиг боллоо. Санаа зовлтгүйдээ би баттай хэлээ. Энэ гим хоргүй хөгцнүүд халдваргүй. Зүгээр нөгөө гаднах төрхнөөс нь болоод хинч үсийн засахгүй байгаа юм. Тийм гэж хэлээчтэй хизээч мартагдахааргүй үс засалтыг хийгээд өг. Би сорилтод үргэлж байлаа. Гэхдээ энийг хийж чадахгүй хизээч харж чадахгүй юм байна. Юу? Гэхдээ чи юу ч хийсэнгүй штэ. Тийм л үз. Би чадна. Миний сүүгрэмний санаатаа гарамга чадварыг харагтун. Хөгцнөөс болоод буурцгдээ давхарх нь тэгшиг биш болчихсон байна. Надад сонголт үлдээсэнгүй дээ. Бахархалаа хойш тавиад өнөөдрийг аврая та. Шоколадны цаг боллоо. Энэ чинь юу вэ? Хайчиг минь аваад байна штий. Миний чадвар тэнцэхгүй ажил байна. Сүү, одоо чи л үзээд алдах үлдлээ дээ. Би юу? Сүүгээр засуулах Тийм хэрэггүй. ээ, сургуулийнхаа хамгийн муу нь байсан. Би сургуульд байсан шиг чадахгүй бол яана. Бүр хөгцрүүлээд муудгаад хайж байгаа үү дээ. Хийж үзээгүй байж буугаад өгчихвөл яах байсныг хизээч мэдэж чадахгүй. Тавлингаа өөрөө бүтээ. Чи сүү юу хулгана уу? Сүү. Хөгцөний тарилгыг харгуулъя. Энэ хөгцийг юунд нь сүржигнээд байгаа юм бэ? Зүгээр чимхүүрээр аваад хайчих. Тийм ээ. Ноён талхны зааж өгсөн аргыг хэвлэнэ. Хөөе, чамд чимхүүр байхгүй үү? Чимхүр? Яах гэж байгаа юм бол? Бас л цэвэрлэгээ хийж байна гэж бодоод байна. Энэ байна. Танар сая харсан уу? Бүх хөгцнүүдийг авчлаа. Анхлан суралцагчийн аз. Шал угаах урлаг. Шалыг сайн угаахын тулд бургшаа хоошо чанга дарж угаа. Хойдыг гял цал болох. Хойдыг тойрог хэлбээр арчвал бодон чадахгүй хялтдаг нам. Багста маш мэдрэмжтэй. Англи. Номыг үргэлж цэгцтэй байлгах. Гайхалтай юм аа. Амьдралдаа ийм дог юм харж байсан. Чи мундаг юм аа. Үнэхээр өөртөө эргэлзэж байсан гэж юу? Миний үсийг засаад өг. Нэг ихч бас. Бүгдээрээ ээлжиг хүлээж байгаарай. Юунд нь сүрчгдэг байна. Чимгүүр хэрэглээл үз. Тийм ээ. Яг зөв. Зүгээр нэг туслах штэ. Тийм ээ. Үнэн л дээ гэхдээ бид ч гэсэн туслах үстэй. Чиний зөв. Сүү, ядаж байгаа үстэй. Жаахан амрахгүй мó? Санаа зовлтгүй. Би үргэлжлүүл чадна. Сайн байцгаана уу? Хоцорсон дуучлаарай. Ирхмэ. Та хүрээд ирчи. Тийм ээ. Чи миний оронд үс засаа юу? Яасан ажилсаг залуу вэ? Хоёр талхны багш үсттэй. Тийм ээ. Чи талхны шинэ шав байх нь. Багшийнхаа бахархлыг төрүүлээ. Одоо унтаж ямар та миний шав оронд чинь заасна. Ямар онгороо юм бэ? Хойсоо, миний шилдэг шавтай танилцаарай. Амтд гуатай талх. Хамгийн амттай аян билүү?
Толгойгоо хардаа бөмбөрцөг шиг аврах том болчихвол чи сагсан бөмбөг шиг болчихсон байна. Хийл хэмжээтэй байгаа үсттэй. Нэг шавгартай. Хөөе, яасан бэ? Аврах толгойг нь оноход амарх юм. Сансраас ч харагдан да. Энэ юу вэ? Таны хүүхдүүд ийм юм өмсдөг болчихсон юм уу? Талхны өсчний газраа. Юу сайн уу? Ноён талхны өсчний газар мөн үү? За болчихлоо хадагтай. Аргагүй манай хотын шилдэг өсчин. Тийм ээ, тэр үнэн шүү. Уулзахад үргэлж сайхан байдаг шүү. Ноён талхаа. Наширээд туслаач дээ. Маа, энийг үзээд дуртай хэв маягаа сонго. Баярлаа. Энийг сонгоё. Яаж жижигхэн болох вэ? Том толгой байна шүү. Тадаа! Нүүрний хиллэх хэвэл жижигсэх байх. Энэ болсонгүй. Ямар вэ? Жижигхэн байгаа үстэй? Гайхалтай юм аа. Баярлалаа ноён талхаа. За, Африк маягийн дуурамэл сайхан үсний засалт. Итгэхгүй нэ. Та үнээр юм амархан. Би юу хийчих вэ? Ойлцглаа штэ. Бид үсээ шинээр янзлуулмаар байна. Нарийн бовны газрын ханан дээр тавихын хурдхан байвал сайн. Найзуудаа хардаа аврах толгойд аяхан бэлэн үсээ цэцүүлэх гэж ярьж. Хөөе. Байцаараа арай чиний зураг үзүүлэнгийн харцган дээр гарна гэж бодоагүй. Тийм шүү. Чиний зураг юу гэж гарах вэ? Том толгой том. Шинэ үс ч нэмэр болохгүй. Хөөе талхаа. Засаад нэмэргүй. Одоо бидний үсийг засаадаг. Шоко, ингэхэд нээснээс хойш хичнээн үйлчлүүлэгч ирлээ. 3502. Хэдээс нь бууж өглөө. Яг тэг байна. За сонсвоо. Энэ ажлыг эхлүүлснээс хойш би нэг ч удаа бууж өгөөгүй. Тийм ээ, нэг ч удаа үйлчлүүлэгч чигээ зүгээр явуулж байгаагүй. Өнөөдөр анхных нь болог. Та гурав яв. Юу гэсэн бэ? Худлаа ярьж байгаа байлгүй дээ. Би хизээ чи мөн хэлж байгаагүй. Одоо явцгаа. Энүүгээр яа гээ? Танаа дахиж ирэхгүй дээ. Танаа хаагдан да. Удчихсан амтгүй талах. Одоо яах гэж байна да? Үсийн л янзалдаг байхтай. Мастер талхаа. Маш их баярлалаа. Бити уйл арга олноо.
Агцуу. Би ийм гоё юм харж байсангүй. Эрхмээ яаж ачиг чинь хариулах вэ? Энэ үсийг чинь засахад хэрэгсэн зүйлүүдийн баримт. Гэхдээ хуваагаа төлж болно тоо. Өнөөдрийн хамгийн амттай аяган бэлуугаар альбин сонгох уу? Мүү. Жинхэнэ хаан тохирох аяган бэлуу байна да. Хөө. Ийм ганга аяган бэлдүүг харж байгаагүй юм байна. Харин тий ястай янзтай байна. Энэ бүгд ноён талхны тааж. Та нар сонссон уу? Хамгийн амттай аяган бэлүү энд үсээ засуулсан. Хөөх, би яг тийм болмоор байна. Үсээ энд засуулна. Ноён талхны төрсөн өдөр. Шоко, маргааш чухал өдөр юм уу? Үгүй, зүгээр л ноён талхны төрсөн өдөр шиг юм болно. Юу, би төрсөн өдөр нөө. Тийм ээ, жил болгон ухаан лидер төрсөн өдрөө тухайлж өгдөг юм. Яагаад надад хэлээгүй юм бэ? Энд ч нэг чухал штэ. Яагаад чухал вүлээ? Бодоод үзэлдэ. Ноён талх гэр бүлгүй, найз нөхөдгүй дандаа ажилдаг. Тийм болохоор нэм гарагийг гав ганцаараа өнгөрүүлэн штэ. Ямар төрсөн өдөр гэж тийм байдгийг. Хоёулаа төрсөн өдрийг хамт тэмдэглэе. Гэрт нь очиё гэж юу? Би хамгийн гоё төрсөн өдрийн бэлэг өгнө. За тэгэхээр хамгийн шилдэг төрсөн өдөр ажиллагаа. За, авсан. Шүдэнц авсан. Тэнгэр минь миш гайхна байх та. Миний төрсөн өдөртөө зориулж авсан чокопай яста амттай. Зүгээрээ ноён талханд бүр их таалагдана. Гэхдээ бэлэг болгож юу өгөх вэ? Чи миний дуртай ред донод хамгаалагч дараалал зогсож байж авсан юмсан. Цөөхөн тоогоор гарсан штэ. Хөвгөлтэй байсан шүү ред. Ноён талх чамаа гой гэртэй болгоно. За явхад бэлэг хамгийн сайхан төрсөн өдөр болно. Айшингийн дугаар 221. Ойрхон байх ёстой доо. Тэр байна. Энд амьдэрдэг юм уу? Энэ байшин ийм нохоо байшинд амьдэрдэг гэж үү дээ. Өчний газраас олсон мөнгөөрөө бидэнд цалин өгдөг болохоор аргагүй штэ. Бид хэрэггүй амьдад юм да. Тийм биш ээ. Ой, жаахан чимээгүй байл та нар унтаж амрах гээд байхад чинь. Өршөөгөөрэй. Ноён талх энд амьдэрдэг үү? Гинэ. Үс чинь Би таньдаг юм шиг харагдаад байна уу? Намайг тайван орхи. би ойлгосонгүй. Сүү, энэ овооход дугаар алга. Хоёулаа 221-ийг хайж байгаа. Тэнд байна. Тэр авраг байшин уу? Тийм ээ, ноён талхыг ядруухан амьдэрдэг гэж битгий санаа зов. Их сайхан амьдарч байгаа. Тэгвэл болж дээ. Би баяртай байна. Гэхдээ л эрэх найз нөхөд гэр бүл байхгүй бол том гэртэй байгаад яах юм бэ? Хөөрхөн амьтаг төрсөн өдрөөрөө ганцаардаж байгаа да. Үнэхээр өөрөвдөлтэй юм аа. Битгий санаа зов. Сүү тантай найзлахаар очиж байна. Энэ жил хэдүүлээ хоцорцоог байгаа. Өнгөрсөн жил 5 гэдэл хаалгаа барьсан гэсэн. Энэ бэлгийг өгнө гэхээр догдлоод байна. Юу болоод байна? Эднэр бүгд ноён талхны ачаар амьдралаа өөрчилж чадсан үйлчлүүлэгчд нь. Харал да. Энд хонсон юм шиг байна. Ноён талх нь бэлэг өгөхийн тулд энд хонсон гэж үү? Сүү, дараалал зогсъё. Үгүй бол орч чадахгүй шүү. Дараалал өнгөрсөн жилийнхээс бага байж магадгүй.
Хөөе, энэ жил чи юу авсан? Гоё бэлэг бах. Өнгөрсөн жилийнхээс гоё бэлэг. Шоко, та бэлэг авсан уу? Үгүй, зөндөө бэлэг авдаг болохоор анзаардаггүй. За. За, бэлгээ өгчихсэн юм чинь явцгаах уу? Юу? Үгүй. Төрсөн өдрийн бэлэн дарихлагаа үлээхгүй юм бол ийм олон бэлэг авсны хэрэг юу байна? Би амттай бэлүү авчирсан. Энэ хардаа. Талхны Мухлаг хотын эрхэмсэг хатан тусгай хоол явууллаа. Үсийн засчигдаг болохоор хатан ноён талхны төрс өдрийг юусэн мартдаггүй. Таалагддаг л байгаа да. Би хоол их болдог гэж сонссон. Сүү, чи сайн байлаа. Явцгаая. Үгүй. Би үлдэх ёстой. Ганцаардвал яах юм бэ? Баярын өдөр нь хамтдаа байцгаая. Би авчлаа ноён талхаа. Тийм ээ. Ой. Ганц зүсмэл гоё. Сүү, ноён талх ганцаараа байж чаддаг. Ганцаардлаар манай хотын хамгийн дээд амжилтыг эвдсэн. Тиймээс төрсөн өдөрт нь санаа зовхоо бойл заа юу. Таны зөвөө ойлголоо. Ноён талханд би бас миний бэлүү хэрэггүй. Та хоёр юу болов? Зүгээр л нөгөө Сүү, төрсөн өдрийг ч онцгой тэмдэглэж өгөхийг хүссэн юм. Их сайхан сэтгэлтэй юм а. Гэхдээ тэр хүнхээр шаардлагагүй дээ. Зүтгэл гаргасан чинь сайн байна. Гарах замаараа хоол аваад яваарай. Харав. Дараа ноён талханд санаа зовох хэрэггүй. Өлсчлөө. Энэ жил хатны юу явуулсныг харъя да. Хавч тахя. Ойдогтой юм алга. Миний багтаа иддэг байсан чокопай. Миний л хоол гэдэг юм. Энэ жил ямар бэлэг авснаа харнаа. Би ямар цаг зүгэж? Энэ надад байгаа. Миний хэв маяг биш. Энэ байгаа. Бүгд байдаг л юмнууд. Энэ хайрцаг гайгүй харагдаж байна. Юу? Үгүй байлгүй те. Редонод хамгаалагч тусгай загвар олддоггүй ховор шүү дээ. Өнгөөр ийм юм худалдаж авч чадахгүй. Энэ надад ийм сайхан бэлэг өгсөн юм болоо хамгийн сайхан төрсөн өдөр. Шокогийн инээмсэглэл. Шоко, өдрөг байгаач. Надад инээмсэглэх шалтгаан хэрэгтэй биз дээ. Тийм ээ. Чи ажил тайлбар шүү. Надад битгий хүр. Та чи яаж гисэн бэ? Өнөөдөр бол талхны Мухлаг хотын жаргалтай жижиг бизнесийн өдөр хол өгөн жаргалтай. Би талхны Мухлаг хотын захиргаанаас явж байна. За, тав морил таны гэрсэнд бид баяр дадаж барахгүй байна. Хангалттай цэвэрлэх байна. За. Ажилчид нь салингаа цаг тухайд нь авдаг. Ажилчдын аз жаргалын үзүүлэлт. Тэгэхээр ажилчдын аз жаргалын үзүүлэлт баг гэдгээс бусад шалгалт та тэнцэж өгч байна. Үгүй байлгүй дээ. Манай ажилчид жаргалтай. Хамгийн жаргалтай ажилчид. Тийм ээ. Эрхмээ, энэ ажил чинь жаргалтай харагдаж байна уу? Ажлын байрны баяр баясгалыг сэргээхээс нааш засгийн газрын тэтгэмж авах шаардлагыг хангахгүй байна. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэхдээ хүлээж бай. Надад тэр мөнгө хэрэгтэй шүү дээ. Бас ахиад.
Чамаас болж манайх нэг тэтгэмж авч чаддаггүй. Манай үс чинь бол баяр хөөртэй ажлын байр. Зүгээр энэмсгэлж гэж болдгүй мө? Миний тэнэг царай энд ч энэсэнгүй. Яас, би инээдтэй биш вэ нөө? Базара, би инээшгээд үзье. Хартаа. Энэгээр таныг цаавал инээлгэндээ. Хийж хурж байна. Юу талхаа? Яагаад ч нэмэргүй юм шиг байна. Аха! Шоког хамгийн түрүүнд инээлгвэл $7 шагналтай. Бүгд хаашаа алга болчихвоо. Суу чи гадаа тэмдэг тавьсан биз дээ? $7 төлөө хийн ч ирэхгүй штэ. Ой, энд $7 болж болно гэсэн үү? Жүжигчдийн хувьд хэцүү үе байна. Их мөнгө шүү. Би орж инээлгэнэ. За, тавтаа морилцгоо. $7 супер шагналын төлөө Шоког инээлгэх тэмцээн эхэллээ. Альвэ, алуу. Ингээд ихний өрсөлдөгчөө танилцуулъя. Өмхийн үнэртэй хэдийж дэндүү хөөрхөн царайтай хэвлэг. Шоко, би чам татгалзах аргагүй юм авчирсан. Тадаа! Ухаалаг утсыг зэвсгээ болгон сонгож бай. Инээд минь Крампсет зурлын хамгийн сүүлд гарсан ангийг үзүүлье. Би тэрэ дурлаад байгаа инээд биш аа юу? Энэнд инехгүй байна гэж байхгүй штэ. Хардаа, энэ шоу янзын гоё инээдтэй байгаа биз? Үгүй, миний сонирхол биш. Үгүй ээ гэдэг. Энэ шоуд бүгд дуртай байдаг штэ. Илэг өшөөлөө штэ. Баначтэй. Нэг дугаарыг өрсөлдөгч бясдаг шаардлагыг биелүүлж чадсангүй. За, дараагийн өрсөлдөгч $100 царай. Гэхдээ хэд халуун температурт түлэгдэн. Үнэхээр янзтай залуу да. Гэрэл зурган дээр сайхан гарна да. Тийм ээ, хайр цэгэндээ оруулах юмсан. Сайн уу Шоко? Би чамайг инээлгэхээр ирлээ. Шоко, чи миний гомн бол. Би яслаг болно. Шоко, чамайг хөөсөн чихээр тэрэмцэн гурлаар хийсэн үү? Яагаад гэвэл би чамтай дахиад уулзмаар. Чи хүйтэн ундаа юу? Яагаад гэвэл ундаа шиг амттай. Үнэнхийн өндрөл дуртай юу? Цэцгийг амархан хайлдаг гэдэг. Чиний төлөө шатсан чи яах Шоко? Хүргээд бай. Манай хоёр дахь өрсөлдөж бас л чадсангүй дээ. Ийм ямар инээлгэн гэж бодож хэлвэдэг. Одоо хасагтаа шиг уу? Би дараагийн $7 миний бүгд миний. Энэ хурдл. Үгүй бол юу гэж? Үгүй бол харамсна гэж мэдээ. Чи өөрөө хэлсэн шүү. Чимээгүй. Инээдтэй байна уу та нарт? Наад инээдэг чинь засаад өгье. Ой, наад мөнгө. Матар гарахта хэрэглэе. Манай 3 дахь өрсөлдөгч бичээл эргэж ирээсэ. Гэхдээ л тэмцээ өрсөлдөнтэй болж байна шүү. Дараагийн өрсөлдөгчдөө халуун дотноор угтан авцгаая. Шоко хинч инээмсэглүүл чадахгүй юм шиг байна. Зарим нэг нарийн бов бусад чиг чаргалтай байдгүй бололтой. Хинч ялсангүй. Энэ тэмцээнээ ингээд дуусгая дөө. Илгэмж ирлээ. Шоко мөн биз дээ? Танд илгэмж ирсэн байна. Ирмэ харж байна уу? Шоко инээмсэглэж байна тийм үү? Гарын үсгээр Таад баярлаж байна. Талхны зах минь гэж зөвхөн онлайн захиалганд Шоког баярлуулдаг юм байна. Сайн уу?
Шоког инэлгэх тэмцээний ялагч бол энэ хүмүүсийн ажилтан. Баяр хүргэе. Энэ шагналын $7 чинийх боллоо.